Сайн байцгаана уу, DBS-ийн эрхэм үзэгчид та бүхэндээ 4-р сарын 16-ны өдрийн мэндийг айлтгаан дэвшүүлж байна. Оройбор 19 цагаас мэдээний албанаас бэлтгэн үзүүлдэг Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө шинэхэн дугаараа танилцуулъя. Бид өнөөдрийн онцлог мэдээллүүдээ та бүхэндээ хүргэнэ. Дархуул аймгийн засаг дарга хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон сангийн сайдтай байгуулсан гэрээний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдтэй зээлийн гэрээгээ аль биесээр байгууллаа. Энэ 2025 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт анх удаа хамгийн өндөр санхүүжилттэй буюу 10.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Дархуул аймгийн 4 суманд олохоор хуваарлсан. Улмаар зээлийн сонгон шалгаруулалтаар 56 аж ахуй нэгжид 8.9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны тогтоол гарч, тогтоолыг аймгийн засаг даргын захирамжаар баталгаажуулаад байна. Тэгвэл энэ хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газраас хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан 33 аж ахуй нэгжтэй зээлийн гэрээг байгууллаа. Төвийн бүсэд төсөл сонгон шалгаруулах ажил маань ингээд өнөөдөр мэлээ хийж дуусаад гэрээ байгуулах ажил хийгдчихэд за Дархуул аймагт 14.9 тэрбум төгрөг 94 аж ахуй нэгж хүсэлтэд ирүүлсэн байгаа. Өнөөдөр мэлээ 55 аж ахуй нэгж маань 8.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахар дэд хорогоор шийтгэгдсэн байгаа. За ер нь бол журам зааснаар гэрээ байгуулад зээл болон барьцааны гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд маань 5 жилийн хугацаанд бид нартай хамтарч ажиллаад холбогдох одоо хяналтаа хэрэгжүүлээд, төслөө хэрэгжүүлээд, ажлын байраа нэмэгдүүлээд, татвар төлөлтөө одоо санхүүгийн тайлан баланстай бүртгээд аж ахуй нэгж маань өөрөө үйл ажиллагаагаа сайжруулад явах бүрэн боломж бүрддэг. Ихэнх аж ахуй нэгжүүд маань ер нь зээлийн хүсэлтийг үндсэн хөрөнгөд буюу ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдаж авах, зам, эргэлтийн хөрөнгө зарцуулах ийм хүсэлтийг ирүүлдэг байна. Хүн сүдэн аж ахуй яамны сайдын тушаалаар баталдаг их усрын батлаад энэ төсөл маань зээлийн зарцуулалтын хянж явдаг учраас энэ жилийн тухайд бол бас нэг онцлог нь бол 40 хүртэлх хувийг бол эргэлтийн хөрөнгө зарцуулж олно гэж шийдвэр гарсан байгаа учраас аж ахуй нэгжүүд маань илүү бас нээлттэй болсон байгаа. За хоёрдугаар Дархуул аймагт 14 төгрөгийн хүсэлт ирсэн. За бид нар өнөөдөр 8.9 тэрбум төгрөгийг зээл авах хүсэлт шийдэгдсэн учраас одоо 1.5 тэрбум төгрөг нээх уср үлдсэн. Энэ дээр сая 4 сарын 14-өөс эхлээд манай жижиг дунд үйлдвэрийн газар цахим системээр хүлээн авахар 30 хоногийн хугацаанд зарсан байгаа. Тийм учраас та бүгд манай жижиг дунд үйлдвэрийн газар болоод аймгийн хөдөө аж ахуйн газар дээр зөвлөгөө мэдээлэл аваад бид нартай бас хамтран ажиллах бас бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалтыг нийтдээ 3 шаттай зохион байгуулж 1-р шатанд 94 аж ахуй нэгж хүсэлт ирүүлснээс 57 аж ахуй нэгж 2-р шатанд тэнцэж, 1 аж ахуй нэгж оролцох боломжгүй болсон орынхүү 56 аж ахуй нэгж 3-р шатанд орж тэнцсэн. Зээлийн хугацаа, хүүгийн нөхцөл болон сонгон шалгаруулалтыг илт одоо нээлттэй явуулсан нь бизнес эрхлэгчдэд таатай байна гэж ярьлаа. Манайх одоо үйлдвэрийн байрны өргөтгөл хийж байгаа. Одоо байгаа хүчин чадлаас 3 дахин одоо хүчин чадалтай болно гэсэн тийм ээ. Одоо мансын үйлдвэрлэл рүү бас шилжиж орж байгаа учраас бас зай талбайгаас өргөтгөж энэ өргөтгөлийн юугээрсэн жидүүгийн төсөлд хамрагдаад явж байна. Одоо гэрээгээ хийх гээд ирчихсэн байна. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл нь түрүү жилийнхаас энэ жилдээ болохоор арай жоохон хурдхан амарчлаад ачаал ихтэй ч гэсэн бас шахуу арай хурдан гаргаа шийдэж өгч байгаад нь баярлж байна. Махыг хагас боловсруулад тэгээд үйлчлүүлэгчтэй нийлүүлдэг байгаа. Тэрнийгээ дагаад манад нөгөө чанарын стандарт шаардлага хангасан цех, бойны газар тэгээд эрүүл ахуйн шаардлага хангасан тийм ажлын байр хэрэг болж байгаа. Тэгээд түүнийгээ үндэслээд манайх энэ төсөлд хамрагдж байгаа. Стандартын шаардлага хангасан агуулгах баримт гэсэн зорилгоор орсон байгаа. Уг төсөл одоо амжилттай болсноор манайх нэг 7 шинээр ажлын байр бий болгох гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тий. Манайх болохоор хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жилээс анх удаа ер нь оролцож байгаа. Гэхдээ өмнө оролцож байсан хүмүүсээс мэдээлэл авах нэ. Энэ жилийн сонгон шалгаруулалт харьцангуй хурдан болж үйл ажиллагаагаа босгож ийн гэж ойлгож байгаа. Энэ Дархуул аймагаас хэвлэлийн компаниудаас анх удаа оролцож байгаа гэж бодож байна. Яг нь яам энэ дарханд байгаагийн давуу тал нь маш хурдан шуурхай ажиллаж тэ ингээд компаниудыг уулна боломж олгож байгаа нэг давуу тал болж байгаа. Гэхдээ үнэлгээний компани гэж 3 компани гарч ирээд одоо компаниуд үнэлгээ хийлгсэн байхад дахиад хотод очиод ажлын хэсэг хуралдаад ингээд мөнгөн дүнгээсэн ч юм уу ингээд хасаад байгаа нь ингээд айгүй онцгүй юм л та.
хүндрэл учруулад байна. Хөрөнгө нь хүрэхгүй бол биш. Үнэлгээний компани үнэлээд болж гинэ гэдээ үнэлэхэд дахиад ажлын хэсэг нь хуралдаад 280 саяыг авах гэж байгаа. За 280 саяыг авахаар би одоо төслийнхоо ямар нэг үйл ажиллагаанаас нь байшин барьж ивэл байшингийнхаа талын бариа зогсоох уу ч юм уу тийм сони юм нөхцөл байдал үүсэж байгааг ер нь анхаараасаа гэж бодож байгаа. Тий өөр өгөөч нь мэдээж сайн байх нь тодорхой юм л да. Энэ чинь аж ахуйн нэгжүүд ажлын байр нэмэгдүүлнэ. Тий үйлдвэрийн байраа өргөтгөх чинь, шинээр тоног төхөөрөмж авах гэж чинь тий. Энэ болгоныг бас бодолцож бас тэр үнэлгээний компанитайгаа тэр ажлын хэсэг нь сайн хуралдаж зөвлөлдөжмээр байна гэж би ер нь бодож байна. Тэгээ манайх ч биш өөр компаниуд ч гэсэн байгаа ер нь бол Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл дахин зарлагдсан. Тэгвэл уг дахин зарлагдсан 1.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг 2025 оны 4-р сарын 14-ний өдрөөс 5-р сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хөнгөлөлттэй зээл олох ерөнхий нөхцөл салбар чиглэлийн дагуу хүлээн авч байна. Дараагийн мэдээ. Хавар цагт шар усны үер, 100 цагт үерийн усны аюул эрсдэл хизээд хаалга тогшигбид үгүйсэхгүй. Тиймээс зориулалтын үерийн далан шуудууны ус нэвтрүүлэх чадал чухал тооцогдож байгаа. Нөгөө талдаа үерийн даланг иргэд далан шуудуу гэдгээс илүүтэйгээр хогийн цэг гэж харах тохиолдол нууцш болоод байна. Иймд эрчим хүчний байгууллагуудыг үерийн далан цэвэрлэх ажилд дайчилж байна. Дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн онцгой комиссаас өгөгдсөн чиг үүргийн дагуу энэ жил 4 дахь жилдээ Дархан хотын хэмжээнд их нийтдээ 4.2 км үргэлжлэх үерийн далан цэвэрлэлээ. Тодорхойлбол Дархан сумын 13, 14, 15 дахь багийн нутаг дэвсгэрт орших үерийн даланг ус хэвийн зайлуулах нөхцөл боломжийг нэмэгдүүлэн даланд хаягдсан ахуйн хог хаягдал байгалийн хог шороо зэрэгээс нь салгалаа. Ингэхдээ тус компанийн 160 гаруй ажилтан албан хаагчид хэд хэдэн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ. 2022 оноос хойш 4 дахь жилдээ Дархны дулааны сүлжээний 4.2 км үерийн шуудаг бол цэвэрлж байгаа. За жил болгон ерөнхийдөө яг шороо ихээр боогддог овоордог хэсгүүдийг бол баг багаар гаргасаар одоо бүхэлдээ ерөнхийдөө шороогүй болсон. Үерийн далангаар үер болон зуны борооны усууд ямар ч байсан саадгүй аюулгүйгээр уурсчнаа. Тэгэхээр Дархан хотыг бас нөгөө үер усны аюулаас хамгаалах иймэрхүү ажлуудыг хийж байна. За одоогийн байдлаар бол 2 экскаватор, нэг жижиг экскаватор ажиллаж байна. Нийт мөн ачааны машин 4 ажиллаж байна. За ерөнхийдөө байгууллагын 160 нийт ажилчид бүгдээрээ гарцсан. За хогийн цэвэрлж байна. Өвс ногоог нь бүгдээрийн татан зайлуулж байна. Бас бүгдээрийн цэвэрлж байна. Айлуудын ахуйн хог их байна. Тэгээ ахуйг хаймааргүй байна. Энэ одоо үерийн далаа өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс өгн энийг цэвэрлээд идэг жил болгон. Дээрээс нь ахуйн хог хаягдалт хаяад байвал бас энэ байгаль орчинд хортой хог хаягдлууд их байна. Энийг л бас хаяхыг багасгамаар байна. Энэ удаад 4.2 км үргэлжлэх үерийн далангаас дунджаар илэрхийлвэл 400 метр куб хог хаягдлыг цэвэрлэлээ. Арх, шар ариг, ундааны ишил савнууд айл өрхийн ахуйн хог хаягдал түлхүү хаягдсан байгааг хэлж байлаа. За энэ үерийн шуудууны дээр манай байгууллага нийгмийнхаа хариуцлагын хүрээнд жил болгон энэ шуудууны шороо гаргах, хогийг гаргах ажлыг хийж ирлээ. Тэгээд энэ үерийн шуудуу гэдэг чинь ерөөсөө манай Дархны маань одоо болцсгүй үер ус одоо ширүүн бороо юу гэдгийг одоо үер ус болоход манай Дархныг ард иргэдийг одоо үер усны гамшигаас хамгаалах зорилготой ийгцээд штэ. Тэгэхээр энэ Дархны иргэд жоохон ухамсартай баймаар байна. Энэ өөрийнхөө шуудаад үнс хогоо хийхгүй баймаар байна. Тийм ээ. Энэ өөрийнхөө шуудаг хоггүй цэвэрхэн сайхан байлгаж өөрсдийнхөө одоо ард иргэдийн аюулгүй байдгийг хамгаалахын тулд төмөрөө хогоо сайхан үерийн шуудуулаа хаяхгүй одоо сайхан ухамсартай баймаар байна гэж уриалмаар байна. Жил бүрийн хаврын уйлралд инхүү нийгмийн хариуцлагын хүрээнд эрчим хүчний дөрвөн байгууллага 2022 оноос хойш Дархан хотын хэмжээндх үерийн далан шуудууг цэвэрлэж байна. Хэрв айл өрх иргэд хогоо далан руугаа хаягдаггүй бол эдгээр хог хаягдал багасж далан шуудуугаар үерийн урс урсах эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Параговила хотгонд захиалга өгсөн иргэд барилга ашиглалтанд орохыг 2 жил гаруй хугацаанд хүлээн хохирч эцэс сүлдээ арга нь барагдаж манай телевизэд хандаж ярьслага өглөө. Нийтдээ 156 айл өрхийн орон сууц 2023 онд ашиглалтанд орох ёстой байсан хэдий ч одоо хүртэл ашиглалтанд ороогүй хэвээр ахмаа.
Бүлээд хоёр оцтой юм том байр байгаад идэг. Нэг хоёр хүн заслын хүн хийгээд энэ ажил 8 сард одоо ашиглалтанд орно гэж яриад идэг. Одоо 8 сард ашиглалтанд энэ маягаар орохоор гэнцтэй байна. Одоо их гэж тийм ажил хүч ирж байна одоо. Тэдийг одоо нэмнэ удахгүй 7 хоногийн дараа тэгнэ жигдэрнэ л гэдэг байдаг. Тэр бид хүлээгээд байдаг. Тэгээд одоо бид одоо цохирнгээ ороод одоо эцсийн арга хэмжээ авч байна. Энэ компани хийхгүй байгаа шүү дээ. Одоо хүмүүсийг ингээд яриад шалгалт болгож явахар зэрэг хийгээд байгаа. Хүн ажиллаад байгаа гэдэг байгаа байхгүй. Зүгээр энэ янзаараа энэ жил орохгүй. Дахиад бид нар байр түрээслэх юм уу? Дахиад охирно. Нэг ширхэг захиалагчгүй гэсэн гэрчлэгээ гаргаад авчдаг юм байна. Барилгууд. Энийг бол би одоо дараа нь цааш цаашдаа манай тархны ард эргээд ер нь Монголын ард түмчсэн мэдээсээ тий. Энд чинь захиалагч байхгүйгээд гэрчлэгээ гаргаж авангуудаа банкнд авчиад тавьчих тийм шүү дээ. Удаа дараа хөөцөлсөн байхгүй. Хуваараа яваад хөөцөлсөн зөндөө олон удаа хилцэж зөвшөөрсөн. Хугацааг зөндөө өгсөн. Эцсийн аргыг хэрэгжилж байгаа өнөөдөр. Одоо ер нь өчтөр ярьснаа тэгж байгаа. Дулааны тоног ороод ирсэн. Худлаа гэвэл тэр дулааныхаа үнлүү яригсан. Тэгээ бадамц руу яриад би яасан бэ? Дулааны тоног ороод ирсэн юм уу гэсэн чи үгүй орж ирээгүй шүү. Өстө худлаа гэж. За үзэгчтэй DBS-ийн хамт олон яг одоо иргэдийн гомдол саналын мөрөөр нэгэн шуурхай сурчлагыг та бүхэнд үзүүлэх гэж байна. За бид яг одоо Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Paragon Villa гэдэг хотгоны ашиглалтанд орохгүй 2-оос 3 жил тойрны хугацааг өдөж байгаа буюу за нийтдээ 156 айлын үүний цаана 600-аас 700 хүний эрх ашиг ярьж байгаа хохирол амсаж байгаа энэхүү мэдээллийг сурсан та бүхэнд хүргэх гэж байна. За тэгэхээр энэ Paragon Villa хотгоны одоо эзэмшигч компани тухайд бол энэ мэтчлэн 156 айл үргийг хохироогоод ерөөсөө ингээд ашиглалтанд орохгүй барилгын ажил нь явагддаггүй дуустдаггүй за үүнээс гадна өөр бас ноцтой зөвлөдүүдийг бол захиалга өгсөн иргэдийн зүгээс бол ярьж хэлж байгаа юм байна. За нэгэн төлөөлөлтөө бол та бас хизээ захиалга өгсөн бэ? Уг нь бол энэ барилга гэрээнийхээ дагуу хэдэн оны хэдэн сард ашиглалтанд орсон байх ёстой байсан бэ? За энэ барилга бол яг нөгөө нэг гэрээ хийгээд захиалга авсан цаг үе нь бас янз янз байгаа л да. Манайхад бол гэрээ хийхэд энэ 23 оны 9 сарын 30-нд яг Баттаа орно гэж гэрээ хийсэн. За тэгээд тэрнээс хойш хараал дийсэн орохгүй байсан. Тэгэл нодлон 24 он билүү бидний тий. Тэгээд хөөцөлдөл араас нь ингээл тэмцээл компани удирдлагуудтай удаа дараа уулзалт ингээл яваад байгаа. Одоо ингээд өнөөдрийн байдлаар 25 оны 4 сар болчихлоо шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ жил ингээд ерөөсөө ингээд компанийнхандаа очиод уулзаад ингээд хилээ яриа хийхээр зэрэг одоо очлаа. Одоо орлоо. Гэл тэгдэг. Энийг хараа зүгээр зутгалтанд дууссан цагаас эхлээд бид нар хил ам хийсэн. Тэгээд тэгэхэд нэг хил ам хийсээр нь байж үдий зэрэгтэй болгочоод байж байгаа. Яг үнийг хэлэхэд одоо захиалагч нар хил ам хийхээр барилгаж яхаа явдаг. Яг нууцгүй хэлэхэд. Тэгээд бид нарыг одоо юу гэдэг чинь одоо тэглээ одоо тэдэд орлоо. Удаа дараа ам өгсөн тийм үстэй. Удаа дараа зөндөө олон удаа бид нар бүр материал нь ингээд ерөөсөө хураалгаастай байгаа. Ингээ хуралд идэв. Одоо бүр сүүлд эцэс төрийн бас байгууллага хүртэл байгуулж үзэж гэн тийм манайхан. Тэгээ одоо ингээд хараа яг хийгээгүй биш бид нар хийж гэн ажлаа явуулж гэн. Энэ бол зүгээр л ерөөсөө аргацаач л байгаа. Одоо жишээлх юм бол энэ зууны 8 сард орно гэж тэгж байгаа. Тэгэхэд өнөөдрийн байдлаар сая манай залуучууд орж үзээд гарч ирлээ шүү дээ тий. Хэдэн хүн ажиллаж ирлээ нэг давхард? За одоо ер нь бол нэг давхар болгонд 1-2 заслын хүн байна. За тэгээд нэг цахилгааны 3-4 хүн харагдаж байна. Ер нь бол нэг захиу одоо энэ ажил явж байгаа их эднэр өөрснөө бол ярихдаа бол ингэж байгаа. Манай ажил эхэлцээ явж байна гэдэг. Яг үндэ яг одоо ингээ газар дээр нэрээд ороо харангууд одоо давхарт 1-2 хүн тэгтээ давхар болгонд биш шүү. Энэ бол нэг юм уу 2-3 давхарт 1-2 хүн байгаад тэгээд 5-6-7-8 гэдэг ингээд ирэнгүүт бас хөнгөө болоод ирэх жишээ нэ. Тэгээд одоо эн чинь бүхэл одоо 2 оцтой юм том байр байгаад идэг. 1-2 хүн заслын хүн хийгээд энэ ажил 8 сард одоо ашиглалтанд орно гэж яриад идэг. Одоо 8 сард ашиглалтанд энэ маягаар орохоор гэнцтэй байна. Ер нь бол нийт ажиллаж байгаа хүн одоо бол 10 хүрэхгүй хүн байна. Яг үнэндээ бол ийм байна. Тэгээ бид нарт болохоор сайхан мэдээлэл өгөхдөө одоо юу гэдгийг те одоо ажил одоо эхэлцээ явж байгаа гэж одоо бид хэд ч юу 3 сарын 15-наас эхлээд тийм үү 15-наас эхлээд ерөнхийдөө хүлээж байна. Ажил явж байгаа гэдэг. Тэгтэл одоо ингээд одоо 4 сарын 15 болцсон тийм үү. Тэгтэл одоо ингээд ажиллаж байгаа хүн ийм л байдалтай. Ийм байр бол 8 сар. Ер нь бол 7 хоногор хойшлоод байгаа шүү дээ. Цаашаар барилгын гүйцэтгэгч хүмүүсүүд байнга ярьдаг. Одоо их гэж тийм ажил хүч ирж байна одоо.
Тэдийг одоо нэмнэ удахгүй 7 хоногийн дараа тэгнэ жигдэрнэ л гэдэг байдаг. Тэр бид хүлээгээд байдаг. Тэгээд одоо бид гэдэг цохирнгаа ороод одоо эцсийн арга хэмжээг авч байна. Өнөөдөр ингээ та телевиз дуудаад аймгийн бид нар аймгийн захиргаан дээр хүртэл хандлаа одоо тэгээд яадаг ямар нэгэн тусламж одоо хүсэж байна одоо тий 3 жил 4 жил бол энэ хүмүүсийн хартал амьдрал нь өчнөө хэцүү юм штэ. Түрээсийн байранд оргиж байгаа хүмүүс ерөөсөө дийлэх юм заяа. Түрээсийн байртай одоо өвчтэй зовлонтой хүн зөндөө байна. Дээрээс нь үхэл хагцал үдсэн хүн ч хүмүүс бидний дотор байна. Тэгээ ингээд эрэхтэр зэрэг бид нар үнэхээр аргахгүй да эцсийн шатанд аймгийн захиргаанд аймгийн засаг дарагт хандлаа бид нарт одоо ямар нэгэн аргаар туслаач тий энэ газар олголтыг чи аймаг олгож байгаа яг албагүй хуулийн дагуу тийм биш ч гэсэндээ одоо нэг иргэдийнхэн төлөө одоо аймгийг одоо 600 гаруй хүний эрх ашиг зөндөө хөндөгдөж байгаа учраас ингээд ч гэж хандсан аймгаас яг тодорхой арга хэмжээ өнөөдрөөс эхлээд авъя гэсэн. Ямар эрх мэдэл бүхэн хүмүүстэй уулзсан. Аймгийн засаг дарга хазжралтай уулзлаа. Тэгээд цаашаа залгуулад нөгөө улсын бүртгэлийн дарга хувь зайтай уулзлаа. Тэгээд яг бидний хүсэлтийг хүлээж аваад нааштай бидэрт одоо бас хандъя гэд шийдсэн тий. Тэгээ ер нь бол одоо бид нар юу ингээд таанд бүхнээс хүсэж байгаа юм гэхээр одоо энэ барилгын ингээд орохгүй байгаа хугацаа тий энэ хохироод байгаа иргэдүүдийг одоо улам хохироогомор худлаа ярмааргүй байх юм аа. Тэгээ энэ талаас нь ингээд сурвалжилж өгөөч тий. Одоо бид бүр цаашаа төвийн телевизүүдэд хандъя гэж бодож илээсэн л да. Энэ компани хийхгүй байгаа шүү те. Одоо хүмүүсийг ингээд яриад шалгалт болгож явахар зэрэг хийгээд байгаа. Хүн ажиллаад байгаа гэдэг байгаа байхгүй. Зүгээр энэ янзаараа энэ жил орохгүй. Дахиад бид нар байр түрээслэх юм уу? Дахиад тохирно. Одоо бид нар чи эднийд төлбөртэй явж байгаа. Эднийх тэгээ манай барилгыг банкнд тавьсан, мөнгө авцсан. Тэгсээр нэ барилга нь ашиглалтанд орсонгүй. Нодлон 50 гут баг нодлон намар оруулчихаар ярьсан байхгүй юу? Тэгтэл энэ намрыг дахиад үүсгэх чинь бид нар дахиад энэ үйлдэл орон байргүй үлчих болчих гээд байгаа байхгүй. Тэрэндээ санаа зовоод бид нар хавраас эхлээл хөөцөлт. Би захиалагч Должин Сүрэн гэж хүн байна. Энд анх энэ барилгыг энд одоо газар шорооны ажил нь эхлэх байхад одоо анх захиалга өгч исэн. Тэгээ удаа дараалан бид нар ингээд бүгд одоо энэ бидний ингээд тавьж исэн шаардлагууд энэ ингээд байж энэ одоо ингээд бүр ингээд бүгдээрээ ингээд байна. А дээрэс нь эдний өөрсдийн бид нарт одоо ингээд мэдээлэл өгсөн мэдээллүүд нь бас ингээд байж байна. 2022 оны 2 сараас эхлээл ингээд одоо 23 онд ашиглан орсон тухайн үед ингээд цементийн дутагдлаас болоод зогссон. Тэрийг бол бид нар хүлээн зөвшөөрдгөө. А тэгсэн чинь одоогор бид нар яг яах гээд байна вэ гэхээр хараа. Нэгдүгээр сая ингээд одоо хувьцаа дарга дээр ороод ингээд улсын бүртгэлийн хувьцаа дарга дээр ороод уулзгаад нэг ширхэг захиалагчгүй гэсэн гэрчлэгээ гаргаад авчдаг юм байна. Барилгууд энийг бол би одоо дараа нь цааш цаашдаа манай тархны ард эргээд ер нь Монголын ард түмжсэн мэдээсээ тий. Энд чинь захиалагч байхгүйгээд гэрчлэгээ гаргаж авангуудаа банкнд авчиж тавьчих тийм шүү дээ. 156 айлын орон сууц захиалсан энэ иргэдийг хаашаа хийчихдэг юм. Энэ дээр яагаад улсын бүртгэлийн хэлцүүлсэн хяналт тавьдаггүй шууд тэр гэрчлэгээг олгодгийн тий. Одоо энэ бид нар чинь одоо нэгдүгээр бид нар цагдаад өгнө баасан дорж гэж хүнийг. Одоо бидний гаргалгаа штэ тий. Нэгдүгээр бид нар баасан дорж гэж хүнийг цагдаар шалгуул. Яг тэгвэл энэ залилын ичжээ гэдгийг сайн ойлголоо штэ бид нар мэдэрлээ. Залилын ицсэн байна нэгт. За хоёрдоо тэгэхэд аз жаргал даргатай очиод уулзахад биднэрт энэ одоо дулааны типийг манайх л одоо босохгүй бол манайх л мөнгөөрөө босохгүй бол болохгүй байна. Аймгаас ингээд типээ ингээд өгөхгүй байна. Манайх өөрсдөө типийг бодлого гэд ингэж яана гэд бид нар тэр бүм гарan төрөний типэний тоног төхөөрөмж авч ин бид нарыг удаа дараалан хуурч охиросон байхгүй юу? А тэгсэн чинь энэ болохоор энэ типийг өөрсдөө нэг юугаар авсан юм бэ? Тендерээр сонгон шалгаруулалтаар эднийг хавцсан юм байна. Авангуудаа эднийх инээгээ типэгээ босгонгуудаа энэ ойр орчны энэ барилгуудад одоо үн төлбөртөөгөр хөлсдөөгөр өгөх юм байна шүү дээ энийгээ. Ингэж худлаад бүр заллим эхлэлт хийжсэнийг бид нар өнөөдөр явсны эцэст үр дүнд юу олж мэдсэн хэрэг энэ типи бол эднээс нэг төгрөгч гарахгүй хийх юм байна. Дараа нь баг ашигтай юм байна энэ компанид. Тэгэхээр бид нар одоо хамгийн сүүлчийн арга хэмжээ юу гэхээр шууд цагдаа тандъя гэж үзэж байгаа. Цагдаа тандъя, шүүх тандъя. Нэлээд гүрээж энэ мэргэжлийн байгууллага хууль шүүхээр яваагүйгээр бас гүрээж хүлээсэн юм байна тийм. Тэгсэн шүү дээ. Одоо бид нар чинь зөндөө хүлээсэн. За ингээд л ижил одоо өнөөдрийн жишээ шүү дээ тий 5 дахь өдөр ихэд компани зүгээс одоо бид нар очиж уулзсан. Тэгэл цосоо шүү дээ. Бид нар хүн юм чи итгэнэ. За 5 дахь өдөр ирэх юм байна гэл. За одоо яг ажил эхлэх гээд дээ шүү. Одоо тэгээ өчтөр намайг ингээ Батбаяр гэж захиралтай ингээ ярихад ажил явагдаад та одоо яа дэмжихгүй мөртлөө ингээ дангадаа. Энд явж байгаа бүхэлдээ энэ 156 айлын орон сууцыг 10 хүн хизээ яаж ашиглалтанд оруулах юм те 10 хүн оруулчаад ажил явагдаж байна гэдэг. Өнөөдөр азад аргыг ингээл ярихад бас ажил явагдаж байгаа л гэж байгаа байхгүй. Ажил нь яг өнөөдөр үндсэн яваад байгаа нь юм.
Сайн байна уу та? Тэгэхээр за иргэдтэй бол хэлэхэд бид нар мэдээллийн тэнцвэртэй байдлыг бол хангах үүргийг хүлээдэг. Яагаад тэгэхээр нэг талдаа яригдж байгаа байр суурьны нөгөө талд үнэн бодит хэсгийг нь бол нэгтэлдэг байгаа шүү дээ. За оршин суугчдын цагаалах гэсэн хүмүүс хэлж байгаагаар л та бас энэ барилгатай холбоо хамаарал бүхий ажилтдаг хүн нэ гэж энэ ямар тайлбар мэдээлэл өгөх вэ? Энэ одоо барилга дээр хэдэн хүн ажиллаж байгаа вэ? Өнөөдрийн байдлаар 20 хүнтэй байгаа. За 20 хүнтэйгээр хизээ ашиглана. Графикаар бол 8 сард өгнө. 2020 энэ 8 сард. Энэ оны 8 сард. Одоо гүйцэтгэл нь хэдэн хувьтай яваад ямар ажил үлдчихэд байгаа вэ? За одоо лифтний ажил үлдсэн, дулааны шугам татсан, дулааны дипэний тоног төхөөрөмж өгсрөх ажил үлдсэн. Гадна масаат жоохон дутуу байгаа. Тэгээ дотор заслын ажил бол нэг 70% тавьчихна. За манай цахиалга өгсөн хүмүүс болоосаа ингээд давхруудаар явсан л байна л да. Тэгээд эдгээр хүмүүсийн маань хэлж байгаагаар бол 1-2 хүн л ингээд давхарт ажиллаж штэ. Хизээ энэ 156 айлын тэг бүх дотоод заслыг хийж дуусгах юм бэ? 8 сард бол өгөхгүй юм байна да гэдэг зураглыг бол хүмүүс хэлж байгаа юм. Та энэ дээр ямар тайлбар? Өнөөдрийн байдлаар нь 20 хүнтэй ажиллаж байна. Засал дээр 10, цахилгаан дээр 5 хүнтэй, удирдлага дээр 2 хүн, балконы хаалт төмөр өгсрөх дээр 2 хүнтэй л ажиллаж байна. За тэгэхээр цахиалга өгсөн хүмүүс ингэж юм л да. Энэ одоо орон сууцыг яг энэ байдалтайгаар нь Ариг банкнд тавиад зээл авсан гэдэг мэдээлэл бол хэллээ. Та энэ дээр ямар мэдээлэл байр суурь? Банк санхүүгийн төлөвийн асуудлыг би бол мэдгүй. Би талбай дээр ажилладаг хүн болохоор. Банк санхүүгийн асуудлыг ямар хүмүүсээс бид нар тодруулах боломжтой бол? Санхүүгийн тогтолтой хүмүүсээс. Дархан байхгүй Улаанбаатарт байгаа. Тойр гэж хүмүүн үү? Парго виллагийн? Тийм байна уу юм бэ? За би энэ яг одоо танаа захиалга өгсөн төлөөлөлтөд уулзаа зогсож байгаа телевизийн сэтгүүлч байна. Бичлэг хийгдэж байна. Тэгэхээр за би одоохондоо тайлбар өгөх боломж алгаа. За хизээ байр ашиглалтанд орох вэ? За би одоо 8 сард оруулнаа. За яг талбай дээр хэдэн хүн ажиллаж байгаа вэ? Одоо талбай дээр 17 хүн байгаа. Дандаа ховдоос ирсэн хүмүүс байгаа. За энэ хүмүүс 156 айлыг хүчирч дийлэх болов 8 сар хүртэл. За наад хүмүүс нь дахиад хүмүүс нэмэгдэж байгаа. Зөвхөн өөр зөвхөн дотор заслын хүмүүс л ирсэн байгаа. Өөр баригдаад өөр хүмүүс нь өөр өөртөө ажлыг хийгээ явнаа. За дулаан хизээ татагдах вэ? Дулаан бол дулааны шугам нь орсон байгаа. Дулааны тэвээ манай улсын тэвээ тоногж өгч байгаа. За тэрэн дээр бол та нар өөрсдөө би бол тэрийг нэзээ. Тэр санхүүтэй асуудлыг тавьсан бол тэр санхүүгийн хүнсээ өөрсдөө ярьж байгаа. За танаас нэг л юмыг асуух гэсэн энэ орон сууцыг яг энэ чигээр нь Ариг банкнд тавьж зээл авсан гэдэг мэдээлэл үнэн үү? Үнэн. Дарханд ч бай, Улаанбаатар хотод ч бай бүх барилгууд бүгд тавигддаг шүү дээ. Тэгэхээр санхүү манхүү өдөр юм хариуцсан хүн байгаа. Тэрний хүнээс бүх мэдээлэл өөрсдөө тэрний хүнээс авч байгаа. Ингээд тэнцэл өрнүүлж та одоо бүгдээрээ. За тэгэхээр үзэгчтэй бид ийхүү 156 айл өрхийн хохирсон гэдэг энэ мэдээллийн дагуу мэдээлэл тэнцвэртэй байдлыг хангах гад яг энэ одоо Stronger гэдэг компани буюу Pargo Villa орон сууцыг бариулж байгаа. Компанийн гол захирал руу нь бол залгаад байгаа юм. За мэдээллийн нууцыг хадгалах үүднээс дугаарыг нь харуулахгүйгээр бол ойлгомжтой. Яг одоо 3 дахь удаагийн дуудлага хийхэд бол энэ хүн ерөөсөө огт уцаа ахгүй байна. За бид нар бол мэдээж хабын инженер, за дөнгөж сая бас энэ Батбаяр гэдэг буюу яг одоо энэ барилгыг одоор хариуцж байгаа гэдэг хүнтэй бол холбогдсон. Яг одоо харин Баасанд орж идэх компани захирал бол огт уцаа ахгүй байна. За тэгэхээр энэ мэдчлэн Дархан хотод олон орон сууцнуудын тухайд захиалга өгсөн иргэд энэ мэдчлэн хохирсоор байх уу? Үүн дээр яагаад төр захиргааны мэргэжлийн байгууллагууд анхааралтай авахгүй орхидуулж байгаа вэ? Үүний цаана олон зуун иргэдийн эрүүл мэнд, амь нас, тав тухтай амьдрах орчин нөхцөл, сэтгэл зүйн асуудал яригдж байгаа гэдгийг энд дурдхан зүйтэй. За DBS-ийн энэхүү иргэдийн мэдээллийн дагуу мэдээллийг тэнцвэртэй хүрэхээр зорио ажиллаа. Үргэлжлүүлэн дараагийн мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж явах болно. Дарагимдээ судалгаагаар эрчүүд эмнэлэг тандхан эмэгтэйчүүдээс бага үүнээсээ шалтгаалж альва өвчин эмгээгийг хожим үед нь илрүүлэх нь элбэг байгаа юм а. Үүнд өсвөр насны эдэр залуусч багтаж байгаа. Тэгвэл эх орны ботлон хамгаалах салбарын ирээдүй болсон 17-аас 18 насны залуусыг нэгдсэн журмаар үслэх шинжилгээнд хамруулах ажил Дархан Улаан аймагт эхэллээ.
Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эх оронч дарханчууд нөлөөлөө энийг хэрэгжүүлж байгаа. Тус саяны үйл ажиллагааны хүрээнд Дархан аймгийн эрүүл мэндийн газар, боловсролын газартай хамтран аймгийн ерхий боловсролын сургууль коллежийн 17-оос 18 насны нийт 1154 эрэгтэй сурагчдыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамруулж хэллээ. Энэхүү үзлэг нь ирээдүйд урчиж болох эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа. Үзлэгийн хувьд хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, сэтгцийн эмчийн үзлэг, нүд, арьс харшил, мис засал, биеийн жингийн индекс тодорхойлох болон бэлгийн замын халдварт өвчний төрөвчсөн шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд 5 дугаар сарын 1-ний өдрийн хүртэл зохион байгуулагдана. За энэ аяны хүрээнд эрүүл мэндийн газар, боловсролын газар хамтраад ерөнхий боловсролын төрийн хувийн хвшлийн бүх сургуулиудын Ахлах аймгийн 17-8 настай хүүхдүүдийг нарийн мэрэгжлийн эрүүл мэндийн үзлэх тулд хамруулж байна. За энэ бол цэргийн залуучуудын урьдчил үздэг гэж шийдэж болно. Ингэснээрээ бид нар бол өвчлөлийг эрт илрүүлж, эмчилэн эрүүлжүүлж, цэрэг таталтаа одоо хамгийн ач холбогдолтой гэж бас бид үзэж байгаа. За энэ үйл ажиллагаа маань нийтдээ 1154 хүүхэд хамрагдана. За өнөөдрөөс энэ үйл ажиллагаа маань од болоод оюуны ирээдүйд сургууль дээр түшиглээ зохион байгуулагчаараа онцлог байна. За үзлэгт бол 2 урьдчилан сэргийлэхийн баг 20 гаруй эмчнэрийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За энд бол зүрх судас, нүүд, чих, хамар хоолой, эхо, мис засал, арьс харшил. За дээрээс нь бол зүрхний цахилгаан бичлэг, бэлгийн замын халдварыг илрүүлж эмчлэх. За ингээд шинжилгээнүүд авч байгаараа бас их онцлог үзлэг явагдаж байна. Ер нь бол арьс харшлын чигтээс мис засал, дээрээс амны хүнд үзлэг болоод шүдний өвчлөл өндөр байгаа тийм. За харааны бэрхшээл, харааны одоо сулрал асуудал бас байгаа тийм. За тэгээд нарийн мэрэгжлийн эмчний үзлэгийн дараа бас мэдээлэл өгч бас болно. Дараагиндээ Аз ТV-с 2 дахь удаа Монгол улсад анх удаага Puppet төрлөөр бүтээгдсэн Photo уран сайхны кино энэ оны энэ сарын 18-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг нээлттэй их гэж байна. Ингээд Дархан хотны өргөө кинотеатрт нээх гэж байгаа энэхүү киноны тухай тус кино бүтээгчдээс дараах сурвалжлагыг бид бэлтгэлээ. Бас дахиад л намайг хэн гэдгийг мартсан уу? Намайг Тодо, чамайг Photo. Монголын анхны Puppet кино Photo уран сайхны киног Монгол Улсын хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд багчуудад эх орон сэтгэлгээг төлөвшүүлэх, мансууруулах бодисын хор уршиг, сүргүр дагаврын тухай ойлголт мэдээллийг олгох зорилгоор бүтээжээ. Олон хүний авьяас бэлэг уруухан 4 жилийн хөдөлмөр шингэсэн тус кино нь бүх насны үзэгчдэд зориулагдсан. Энэ сарын 18-ны өдөр орон даяар нээлттэй их бөгөөд Дархан хотын тухайд 18-ны өдөр мөн бусад аймаг хотуудтай нэгэн зэрэг Дархан өргөө кинотеатрт нээлттэй хийж үзэгч түмэндээ толилулна. Азтай 2 дугаар Монгол улсад анх удаа хийгдэж байгаа Puppet movie төрлөөр хийгдсэн Photo уран сайхны кино маань 4 сарын 18-ны өдөр нээлттэй хийх гэж байна. Дархан хотынхоо нийт хүүхд багчууд болон багш, эцэг их сургууль хүмүүжүүлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монгол улсын хүүхэлдэйн театр 48 онд байгуулагдсан. Тэгээд энэ удаад Монгол улсын хүүхэлдэйн театр ямар бэлэгтэй Дархан аймагт ирсэн бэ гэвэл Монголд анх удаа Азтай 2 дахь удаа Photo гэд Puppet movie төрлөөр ийм Photo-гийн уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагааг орон даяар 4 сарын 18-нд нээлттэй хийхээр одоо тийм болохоор Дархан аймагт бас нээн гэсэн үг. Тэгээд ийм кинотойгоо ирсэн. Puppet movie гэдгийг нэг энгийнээр үзэгчдэд ойлгуул ямар утгатай уран сайхны кино гэж байгаа. За Puppet movie төрөл гэдэг маань одоо энэ хүүхэлдэйнүүдийг жүжигчид өөрөө амьлуулах тийм ээ, өөрөөсөө тоглуулах киноны одоо энэ павилонд засж агаад ийм доороос ингээд жүжигчид өөрөөсөө тоглуулж дараа нь ийм компьютер графикт оруулж одоо ийм маш их олон хүний хүч хөдөлмөр хамарч маш одоо их хөдөлмөрөөр бүтсэн. Тэгээд одоо энэ хүүхэлдэйнүүд бүгд скигээр хийгдсэн, ски урлаар хийгдсэн, дандаа гараар хийгдсэн. Тэгээд жүжигчид маань өөрөөсөө хүүхэлтэйгээ тоглуулдагаараа тийм тоглуулж киногоо уран сайхны кино болгосон тийм давуу талтай. Тэгээ Photo уран сайхны кино Photo гэдэг маань сарлагын тугуулын нэр. Энэ унаг хоёр маань баг балчир наснаас эхлэн гэр бүл, газар шороо, Монгол их орон одоо яаж аварж байгаа тухай тийм гоё кино байгаа. Тэгээ хүүхдүүдэд маш өгөөжтэй, томчууд насанд хүрэгчээд ч гэсэн үзэх тийм боломжтой кино байгаа шүү гэж. Тэр үзэж байгаа хүмүүс маань билетээ тасалбараа яаж авах вэ? Дархан хотын аль кинотеатрт нэхлээ? Өргөө кинотеатрт нэгтгэж байгаа 4 сарын 18-наас тикетээр зарагдана. Тэгээ 6000 төгрөг үнэтэй хүүхдүүд. Насанд хүрэгчид хүүхд гэлтгүй бүх насны хүн үзэх боломжтой. Боломжтой тий. Энэ киноны бас гол утга агуулга үзэгчдэд өгч байгаа мессеж юм байна. За эх оронч үзлийг бий болгох, Монгол ахуй соёл уламжлалыг
төлөвшүүлэх улмаар бол цааш энэ Папа Нуи төрлийг киног дэлхийн зах зээлд гаргах зорилготой бүтээсэн байгаа. Дархан хотын үзэгчтэй Пеледийн тасалбарын үн бол 6,000 төгрөг. Тэгээ хүүхэд багчуудаа уриалаад одоо бага наснаас нь хүүхдийг тийм ээ их оронч үзэл одоо бие биенээ хүндлэх муу одоо амьтан бол хүний үгэнд одоо автахгүй байх, газар шороогоо хамгаалах тийм Монгол хүний дархлаа бол одоо их орон газар шороо мэдээж нэгдүгээр тэрний тухай одоо ингээд амьтдаар төлөөлүүлж пөдө унах хоёр маань хэрхэн газар нутаг бол ээж аваагаа аврах вэ гэдгийг хамтдаа үзцгээе. Пөдө уран сайхны киноны тасалбарыг Дархан өргөө кинотеатрын кассар болон онлайн сайтаар норж захиалан авах боломжтой. Бид нар бол даав борломоор хийж. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэл танилцуулаа. Харин одоо цагаарын мэдээлэл хүлээн авна. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгчидтэй баярлалаа. Маргааш шинэхэн хөтөлбөрөөрөө эрг уулзцгаая.